би энэ дугаараараа болохоор миний нэг өдрийн хөвчлэн яаж өнгөрдөг талаар одоо оруулсан байгаа. A few moments later. Миний нэг өглөө ер нь өглөөний 7 цагаас эхэлдэг. За тэгээ хамгийн түрүүнд усанд орчоод араас нь шууд кофегоо уудаг. Тэгээ кофегоо байна гэдэг нойрын жилүүдэд айгүй хэцүү болсон. Яагаад вэ гэх юм бол ер нь л хичээлэлтэй тэгээд хийх ажил их байгаа учраас өглөөгийн кофегоор бас их төвчээ нөхөх явдаг болчихсон. Тэгээд сайхан цонхороо араад нарны ичинд гоё энерги аваад тэгээд өдөр хийх ажлуудаа бодоод тэгээд сэтгэлийнхээ хатыг бэлддэг. Тийм тэгээд хэрэг та нар анзаарсан бол миний лаптопны хард зурагтайгаа би тэрүүгээс ингэ мэдээ сонсонгоо кофега уух тэр мэдээж ажаар болохыг бас бэлгэлдэг. Тийм тэгээд манай гэр айгүй гой том цонхтой. Тэгээд өндөрт хөөхөн тодорхой хэмжээ манайх 7 давхарт байдаг. Тэгээд гадаа ер нь ямар ч байсан цагаагаар үнэхээр ятар бороо шороо тэнгэр харах хувьчаг бол нарны тусгал шууд орж ирдэг. Үнэхээр гой гадаа дулаахан байгаа юм шиг тэглийг бол сайн өгдөг. Тийм болохоор би цонхныхоо урд суугаад кофегоо аваад мэдээгээ сонсох дуртай. Ойрын өдрүүдэд би хитрхи их нэг ачаалтай, хичээлтэй шүнжэнгөө ингээд сууж байгаа болохоор миний нуруу болон зайгүй хөшдөг болчихсон. Ер нь л хийж байгаа ихэнх ажил маань суугаа хийж болохоор би ер нь нурууны дасгал болон цээж үзүүний дасгал хийдэг болсон ойрын өдрүүдэд. Тэгээд ер нь бол би дасгал хийдэг хүн биш. Гэхдээ ингээд бас өөрийнхөө эрүүл мэндийг бас бодоод бас хит их ингээд суудаг болохоор бас ингээд яалчгүй ингээд хөдлөхгүй болохоор айгүй хэцүү хөдөлтөгдөг болчихсон. Тийм болохоор би нурууны дасгал болон цээж үзүүний дасгалаас аль болох өөртөө ихтэй бас богино хугацаанд гоё өглөөний хооронд чилээгээ гаргаж хийдэг байгаа. Тэгээ ер нь бол өглөөдөө бүх юм амжуулахгүй өдрийн ажлууд, хичээлүүд тэгээд давхцдаг учраас ер нь бол бас багтахгүй. Тэгээд амьсгалын дасгал бол чихэн би хийдэг болсон. Тэгээд амьсгалаа зөв аваад сайн амьсгалах юм бол бас ингээд ирч хүчээ өөртөө ингээд зөв хоригдлол гол суур болтгоо. Тийм. Өглөө би одоо ойрын өдрүүдэд би шалгалттай байгаа. Тэгээд шалгалттай байгаа учраас ингээ өглөөгөр гялс босоод баг зэрэг юмудаа бэлдээд тэгээд бас даалгавруудаа ингээ хийгээд хянаад явдаг. Тийм болохоор ер нь өглөө ер нь дуусгаад өнөдөө дуусгаад эсвэл ингээ бичих ёстой юмуудынхаа тааллыг ингээ бичээд баг зэрэг урагшлуулдаг байгаа. Тэгээд бүх зүйлийг богинохон хугацаанд буюу чанартайгаар тэгээд юм багаар ахиулын хийхээрээ их нууцгаа. A few moments later. Энэ жил радио 88.3 7 хоног болгон тогтмол 5 текст нэвтрүүлэгт нь бол оролцдог. Тийм хэрэг та нар ингээд FM хэрэг сонсдог 5 өдөр болгоны оройны 17 цаг цацдаг хэрэг одоо гашин цэгийн FM дэлгөөнүүдэд бол 88.3 байдаг. Тийм болохоор та нар 5 текст нэвтрүүлгийг сонсох дуртай болоо. Эдрийг дэмжиж тусгай сонсороо. Тэгээд дэлхийн өнцөг зургаа 5 текст холбогдоод гой сэдвүүдээр хоорондоо ярилцаж өрнөдөг ба тэгээд зарим дугаард нь би бас завгүй учраас үнэхээр оролцож амждаггүй. Тэгээд бас Facebook линкийг би доор оруулчин та нар тэгээд Facebook-ээс лайв үзэж болно шүү. Нөхөд ер нь өглөө хичээл эхлэхээс өмнө бүх зүйлээ амжилт номын санд суугаад тэгээд номын сан дээр бас давхар ингээд хийх ёстой зүйлсүүдээс ингээд хийгээд амжуулаад хянаад аль болох хийх хүсэж энэ бол тогтмол биш. Үнэхээр ингээд заримдаа хичээл ихтэй ч юм уу эсвэл ингээд хийх зүйлс ихтэй өдрүүдэд номын сан заавалжгүй орох шаардлагатай байдаг. Тэгээд номын сандаас нэг хайхтар удаан суухгүй хичээл эхлэх хүртэл ер нь бол манай их сургуультай ойрхон болохоороос номын сан суух нь илүү тав тухтай байдаг. Тэгтээ би сургуулийн номын сан дэш Австрийн
одоо үндэсний номын сан гэж нэрлэгддэг. Тэгээ манайхаар бол төв номын санд бол суудаг байгаа. Тийм тэгээ хэсэгэн хугацаанд суугаад бүх зүйлүүдээ амжуулчаад тэгээд араас нь хичээлдээ явдаг. Тийм тэгээд ер нь аль төв номын сангийн дотоод байдал нь иймэрхүү харагдаж байна. Айгуу гоё тэгээ заавалжгүй тоороолн цонхон доторх юмудаа дэлгаар эмчээ ингээд зориултын урт байдаг. Тэрэнд нь цонхон доторх хэрэгтэй юмудаа авч ороод тэгээд тань дуртай тахимдаа сууж олно. Тэгээд танхи маань бол зөндөө том учраас тэг бас чимээгүй байх учраас энд ингээ надад бичлэг хийх үнэхээр тавгүй хэцүү байсан. Тийм болохоор ер нь бол номын сандаа суугаад бага зэргийн хичээлүүдээ хийх ёстой зүйлсүүдээ хийж дуусчаад тэгээд хүүхдүүд хэрхэн хичээл хийж байгаа тэгээд доторх байдал нь хэр байгаа талаар та нартай харуулахыг хичээсэн. Ингээд энд болохоор ингээд хүүхдүүд хичээлээ ингээд хийгээ сууж байна. Тийм тэг ер нь бол жоохон өглөөгөр болохоор хүн тэмчих биш. Гэхдээ ер нь бол бүх шигээ саналал бүгд хүнтэй байгааг та нар анзаарж байгаа. Тэгээ миний хувьд болохоор бүх зүйлээ хийж дуусаад гарахынхаа өмнө энэ бичлэгийг гээс хийгээд амжуулсан байгаа. Гараад их сургууль руу орж байгаа. Энэ болохоор манай Виний их сургуулийн төв салбар. Тийм тэгээд эйгоо гоё. Виний их сургуультай хайртай. Тэгээд өнөөдөр орох хичээл маань болохоор энэ төв салбар дээр нь бол орохгүй. За энэ болохоор манай институтийн сургууль байгаа. За би болохоор олон сүлжээ судлаар мастерын зэрэгээр одоо сурж байгаа. Тэгээд манай институт одоо энэ байна. Тэгээд өнөөдөр энэ институттэй бол ингээд лекцийн хичээлтэй байгаа. За тэгээд лекцийн хичээлдээ орно. За тэгээд хичээл ингээд эхлэх гээд хүүхдүүд маань ингээд ирээ суудсан байна. Энэ институтийн лекцийн танхим маань болохоор ерөнхийдөө тийм чахтар том биш. Айгүй нэг ойролцоогоо 100-аад хүүхэд байх боломжтой. За тэгээ багш маань хичээлээ зааж байна. Тэгээ ер нь бол би энэ хичээл явж байгаа үйл явцад айгүй богинохон асан. Яа тийм үү би өөрөө бас нэг хичээлдээ төвлөрөх хэрэгтэй. Хоёрт ингээд хичээл орж явахад бичлэг бас удаа хийх нь өөрөө айгүй ёс зүггүй асуудал. За тэгээд хичээлийн явц иймэрхүү болоод багш маань сайхан ингээд ирээд хүүхдүүд маань ингээд ирж суугаад байж байна. За тэгээ хичээл дуусаад энэ манай сургуулийн ресторан бюфе байгаа. За тэгээд хичээлээ дуусаад кофе авч уух хэрэгтэй бас. Тэгээд миний захиалга гарчихсан. Тэгээд кофе аваад одоо би хичээлээс шууд ажил руугаа явах хэрэгтэй. Тэгээд ажил руугаа явахын тулд дахиад бас нэг юм боочих гэж боддог. Их сургуулийн бюфе болохоор бас ер нь бол хөөхөн айхтар хямдхан байсан гэсэн. Ер нь бол боломжтой. Тэгээ сайхан ингээд суугаад за тэгээ хичээлүүд одоо ихэнх нь бас ингээд танааг болохоор хүүхдүүд байгаа. За тэгээд би өглөөгөр хичээлтэй байдаг болохоор ер нь өдрийн элчинд ажилтай. Тэгээд ажил маань болохоор 3 хагаснаас эхэлдэг. Нэг Швейцар эзэнтэй жижигхэн одоо ер нь бол түргэн орны газар гэх юм уу? Тийм газар ажилтай. Тэгээд яг ингээд Макцэг шиг ингээд бүх юм ингээд өөрсдөө хийгээл тан бэлдээд тэгээд
касмасаа хийгээл тийнейжид 7 хоногийн 20 цагт ажилладаг. A few moments later. За тэгээ 3-аас ажил дээр ирээд арай ажил руу арай хурц ажилланаа. Жилийнхээ номыг одоо ялцгүй дуусах хэрэгтэй болохоор ингээд хичээлээ номыг уншаа сууж байна. Тэгээ ер нь бол яг манай ингээд цанхны дараагийн гоо гэрэл ингээд байдаг болохоор гэрлээ хасаагаад тэгээд ингээд цанхны гэрэлтээс айхтар тод гэрэл биш. Тэгээ энэ бүдэг гэрэлтэйгээ ном уншаа суух нь илүү тав тухтай, дээрээс нь бас унсан зүйлс маань толгойд ороход илүү амар идэг. Миний хувьд ер нь бол 3-аас 4 мөр гэж үздэг. За тэг миний нэг өдөртөө хамт байсан баярлалаа. Тэгээд дараагийн логоро илүү гоё зүйлсийг ярих болно. Тэгээд сав дээр минь subscribe тараад, тэгээд гоё коммент үлдээгээд, лайк тараад дэмжижээдэг. Та нартай баярлалаа.